Гарааны бизнес нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт маань Аз жаргал би хэмээх нэгэн компани үүсгэн байгуулагч entrepreneur бүрттэй хэмээх бүсгүй оролцож байна. Хүн бүхэн гэр бүлийнхээ нандин дурсамжаа эргэн сөхөхдөө аз жаргал дагаар бичигдсэн байхыг хүсдэг. Хүүхэд багчууд бүрт хүртээмжтэй цэцэрлэг. Спортлог, идэвхтэй орчинд оршин суугчид эрүүл сэтгэл хангалуун амьдарч гэр бүлийн тав тух аз жаргал нандин дурсамжаар хүрэх сайхан амьдралаа та манай хотгонд бий болгоорой. Энд таны баялаг амьдралын түүх зузаанаас зузаан нандин хэмээх жаргалтай дурсамжаар хөврөх болно. Ухаалаг амьдралын хэв маяг. Santo Smart Apartment. Тэгээд маань нэвтрүүлгийг Santo Smart Apartments спонсорлж явуулж байгааг үзэгчдэд хэлмээр байна. Тэгээд бүртөө тэгээ шууд ярилцлага эхлүүлээ. Аз жаргал би гэдэг энэ компани чи яг үндсэн яг концепц нь юу юм бэ? Яг яаж чи энтерпренeur болохоор шийдээд энэ төсөл рүү оров? Ерөөсөө л үндсэн концепт гэх юм бол social enterprise гэдэг юмыг олж уншаад ойлгоод тэгээд тэрийг л их орондоо хэрэгжүүлж үзхийг хичээсэн байхгүй. Social enterprise гэж юу вэ чинь? Одоо байгаа хүмүүсийн амьдарж байгаа орчин болоод аж байдлыг нь сайжруулах зорилгыг нэг намартаад байхгүй. Мөнгө олъё гэдгээс биш те. Хичнээн олон ажлын байр бий болгож чадчихээн хамгийн нэгдүгürt гаргаж байгаа бүтээгдэхүүн хүмүүсийн аж амьдрал сайн нэмэлүүлж чадчих байгаа мүү гүм үү гэл хэмжигдээд хэлэх юм бэл. Чи одоо эндээс жишээ нь цай үнгүй цувин үнгүй кофе авч явах боломжтой юм самбар байхгүй юу? Өөр хин нэгэн ирээд одоо сайхан сэтгэлийн үгээ бичээд аль хэдийн төлөөд ингээ үлдээгээд тавьсан ийм л одоо самбар. Тэгээд үсчээвэл цангачээвэл угаараа мэдөө гэл нэг хүн наачаа яваад их юм биш үү те? Авч тавьчаа. Тэгээд энэ ханийн цааны айгу гоё түүх бас манай дээр байгаа. Нэг хамгийн анх нэг залуу ханийн цаа худалдаж авдаг байхгүй юу? Тэгээд би амар хөөрөд энэ концепт нь хэрэгжих нь гэл амар хөөрөл энүүгээр нэг хог үрээд явж исэн ахыг дуудаж оруулж ирээд тэгээд та эндээс ингээд цай ууж энд ийм цай байд юм аа үнгүй тий тэгээд танд хүмүүс ингээд авч өгөөд танихгүй хүмүүс ч авч өгөөд ерөөсөө ийм үг бичээгээ бичиж тавиад ингээд үлдээсэн байгаа. Тэгээд тэгсэн тэр ах байнга орж ирж эндээс цай уудаг болоод тэгээд сүүлдээ амлсаар байгаад архиухаа болоод хог одоо түүхээ болцсон тийм нэг ах маань байгаа. Тэгээд ерөөдөө яг хав яаж socially friendly тэг нийгэм дээлтэй байж болох вэ гэдэг талаас нь л бодвол яваад байгаа юм. Гарааны бизнесийг Santo Smart Apartments хамтран өглөө. Хүмүүс ингээл нэг их гоё тийм уур амьсгалтай байдаг юм. Танаа одоо энэ офисч яг ажиллах зарчим ямар хөө яваад байна? Яг уу янз бүрийн дүр зураг харж болно эндээс. Ихэвчлэн төсөл хийх гэж байгаа тийм залуучууд бас ирдэг. Яг нөгөө савлууртай, тайцтай, тэгээ янз бүрийн table soccer-тай ч юм уу ийм болохоор бас хүмүүс зүгээр ажиллаа хийж ирсэн нэг хэсэгхэн амрах тийм боломж нь олох юм болов гэж бодож байгаа. Кофе шопуудаар офслоод багаараа төслөө бичээд явдаг гэсэн байхгүй юу? Тэгж яагаад хөөгд нь тэгээ юм ахгүй байна гин та нар 2 цагаас илүү аруулаад суух юм бол те цагт биш 2 цаг тутамд ч үлээ 20,000 төгрөг төлөх ёстой гих мэтлэн тийм шаардлагууд тавиадсан. Тэгээ яалчгүй л хөөгдөл гарна. Бүх ажил мажлаа орхиод зөвхөн энэ төслийг хийнэ гэж зориглсон. Одоо тэгэл ерөөсөө мөнгө төгрөгч багтай тэгэл офслоод явдаг газар нь кофе шоп байсан. Хөсөлөх юм бол сарын гарч байгаа зардал нэлээд өндөр боловч тэрийгэ буцаад нөхөх орлоготой тийм байх уугүй юу гэдэг нь аюу сонирн болж ирээд. Тэгээ хамгийн смарт буюу одоо ухаалаг арга нь болохоор ерөөсөө л таны худалдаж авч байгаа коланы те фантаны төлбөр нэг хэдэн метрийн ч юм уу те түрээсийг төлдөг тийм л байх юм бол төлж чадчихна уу? Тэгээд за тэр бол cover хийж байгаа. Ер нь нэг давхрын юм байр квадрат метр нь хэд үү? Үйлчлэгээний байр чинь яг үйлчлэгээний гэхээр бүр үнэлэмж нэмэгдээд явчихна. Гэхдээ одоо азтай гэх юм уу бид нэр түрээслэгчтэйг бол маш одоо ухаалгаар тохиролцоод манай түрээслэгч бас эдрийг аягүйсан ойлгодог. Би гэдэг энэ үгийг бодож байгаа. За төсөл өөрөө зүгээ гэдэг нэртэй байх гоё юм байна. Би зүгээ гэдэг амтныг тэгвэл одоо таних хэрэгтэй юм байна. Тэгээ ойрноос очиж харах хэрэгтэй юм байна. Бүрээ хатгуулж үзэх хэрэгтэй юм байна гэж бодоод тэгээд шаамарлаа зүгээр үүргэвч үрээд тэр миний зүгээр амьдралтаа хийсэн хамгийн хямдхан зардалтай аяллаас 20,000 төгрөгийн төгрөнд багтаагаад өргөвч өрөөл идэх юмаа дотор нь хийж аваад сэлэнгийн шаамарлаа гарсан. За тэгээд
Тэнд очиод үзлээ. Тэгсэн чинь зүгээчтэй би зөвхөн зүгийг чи үзье. Шал танихгүй зүгээчин дээр очиод би ихтэй зүгийг үзэх гэсэн юм а гэд очиж. Азар нөгөө нэг 9 сарын сүүл хавцаа байсан боловч зойрлогоо ороогүй. Орж амжааг байжаад тэгээд зүгийгөө үзлээ. Тэгсэн чинь л нөгөөх чинь ярьж байгаа яриа нь ерөөсө дандаа бид нар ерөөсө зарч чаддгүй, борлуулж чаддгүй те энийг бид нар ингээ гаргаал идэг, ингээл идэг гэж аахгүй. Тэгэнгүүт нь зөв хамгийн түрүүнд орж ирсэн нэг санаа нь болохоор яагаад тэгвэл Монгол зүгийн балыг өрсөлдөөц хэмжээний бүтээгдэхүүн болгоод тэрний борлуулалт маркетинг хэсгийг хариуцсан ийм одоо төсөл байж болтгоо юм бэ те. Зүгээчүүд зүгийн балаа үйлдвэрлэжүүлээд шинэ шаамар тэгэхэд чинь 200 айл өрх 4000 гаруй бүл зүгийтэй ингээд байж байгаа байхгүй. Тэгээ тэр айл өрх болгоно л зүгийн балаа зарах гал ингээд хичээж. Зүгийчэн бол одоо импортын зүгийн балнаас хамаагүй үнэтэй байгаа даа шүү дээ. Энэ хямдрах өрсөлдөх чадвартай болох боломж байна уу? Яаж харж байна чи? Одоо яг тэрийг судлахын тулд жижиг хэмжээний зүгийн фарм байгуулсан. Яг очиод зүгийчнээс асуух юм бол нөгөө балаал үнэтэй зархаа бодож байгаа учраас гэтэл би тэр балыг үн цэн бүхий одоо савлгаатай те хэрэглэхэд амархан болгоод ингэж өгөх гээд байгаа мөртлөө 17,000-аар худалдаж аваад хэдий хэмжээний одоо кост дахиж нэмээд хэд болгож дахиж зах зээл дээр гаргах вэ те хүмүүс эрүүл мэндэд хамгаалж чаддаг те хүмүүс одоо өөртөө хэрэгтэй тэр амин дэмүүдийг бага зардлаар авч чаддаг эргээд монгол хүн өөрөө эрүүлж чаддаг тэнд өчнөө олон зүгийн ажилтай байж болдог орлоготой байж болдог гэх мэтлэн ийм давуу талуудыг өгөх юм байна гэж хараад энэ төслийг бол одоо маш эрчимтэйгээр хийж байгаа тэгээд төслийн багт яг хуу мэргэжлийн бас залуучуудыг урьсан ажиллаулж байгаа мэдээж баг бүртгэхээр компани хувь хувьцаа ярьдаг тийм энэ асуудлуудаа яаж шийдсэн бэ? Хинт нь хэдөө өгөөд хамгийн анх бол энэ би гэдэг төслийн ийм юм а гэж танилцуулаад энэ аз жаргал бие хийхийг гэдэг компани хувьцааг бүгдээрээ яг тэнцүү хувааж эзэмшээ гэдэг саналыг тавиад тэр хүмүүс байхгүй бол хаанч хүрч чадахгүй учраас хизээч би өөртөө илүү хувь авнаа тий эсвэл одоо юу гэдэг би одоо тэдэн давуу эрхийн хувьцааг эзэмшмээр байна гэдэг үгийг хэлэхчгүй. хэдэн хүн гэдэг. За одоо бол яг манай core team-д 6 хүн ба. Жишээ нь би маркетинг брендингийн чиглэлээрээ юмаа хийж чадна гэж өөртөө итгэлтэй байвал хуулийн маань асуудлуудыг хариуцаж чадах одоо өөртөө итгэлтэй нэг хүнийг олж байгаа юм тий. За дараа нь окей санхүүгийн маань хариуцах гэдэг ингээд яг hexagon-ы 6 өөр тал шиг 6 өөр team хүн нэгдээд одоо нэг core hexagon дээр олсон санаа нь болохоор нэмэгдээ зүгээр specialized team мэрэгчлэтнүүд ирж залгахтаад байхгүй дахиад нэг hexagon-ууд ингээд ирж залгахтаад байсан. Тэгэхээр яаж юм гэхээр гол core team-ийг хийж чадж байгаа тэр ажлууд нь бусад бизнесүүдэд support хийн гэсэн үг байхгүй. Одоо шинэ Believe гэдэг баг дунд яг Believe гэдэг багийн гишүүнээр бол одоо тэр specialized мэрэгчлэтнүүд орж ирж байна л да. За хүнсний технологич байна те инженер байна үйл ажиллагаа хариуцсан яг тэр аж ахуй талаа хариуцсан нэг хүн байна гэдэг ч юм уу тэгэнгүүт тэр хүмүүс дээрээ нөгөө core team-ийн хүмүүс маань support өгж ажиллах ба санхүүгээр хуулиар те тиймэрхүү зарчмаар л ажиллаад байна. Танад investment орсон уу? Investment хийсэн хүмүүс л байгаа. Хэрэг инвестменттэй инвестор чинь тэгэл танаа партнер болоо юм шүү дээ те. Тийм яг компани хувьас эзэмшин гэж ярих инвестор байна. Эсвэл яг зөвхөн дэмжиж зээл хэлбэрээр бас одоо хөрөнгө гаргаж өгч байгаа хүмүүс бас байна. Гэхдээ маш бага хэмжээний хүүтэйгэр ч юм уу. Тийм байгаа. Тэгээд яг таад гайхаж магадгүй. Гэхдээ яг энэ биг кафег байгуулахад биднэрт нийт 27 сая төгрөг хэрэг болсон. Бүх зүйлээ ингээд аваад окей яг одоо ингээд явна гэж үцхэд те. Тэгээд тэрний бас нэлээд ихэнх хувь нь одоо түрээс депозит байршуулах тэр мөнгөндөө явсан гэж үзэхээр ерөөсөө будгаа барайл өөртөө байрсан байхгүй тийм. Тэгж харагдахгүй шүү дээ. Маш олон тариаланчтэй, маш олон зүгийчэд гэл ингээл ярьж шүү дээ. Тэгсэн мөртлөө Монгол хүний нэг зам нь болохоор бүгдийг нийлүүлэл өөрөө л хийх гэдэг. Зүгийг нь балаач өөрөө аваад өөрөө ч савлаал, өөрөө тэрийгэ зараал тий, өөрөө түгээгээл тэнгуүтэ мөнгө өөрөө авна гэж боддог байхгүй. А гэтэл энэ нүрэ маш өндөр зардалтай мөртлөө хийхэд операц нь хэцүү тийм ажил. Жишээ нь би түрүү хэлсэн шүү дээ. Нэг компанид би зөвхөн түгээлтээ ингээд даатгахчихж байгаа тий. Тэр түгээлтийг даатгаснараа тэр компани яг өөрийнхөө хувийг нэмээд тэр зах зээл дээр лангуундаа авчиж 50 л үз. Гэхдээ энэ нь өөрөө эргээд тэр хүн чаддаг юм а тэр компани чаддаг юм а гэж би чаддаг юм а гэж зөвгүйчд чаддаг юм а хийж ингээд хуваад авчихвал яг нэг шампань үйлдвэрлэлттэй адилхан байхгүй. Франц нэг тосгон яадаг вэ гэхээр нэг нь лонхоо хийдэг үүсээр те нэг нь шилээ хийдэг нэг нь үзмээ тарьдаг нэг нь ингэдэг гэд айл өрх болгоноор ингэж дамжиж явсараа шампанс гардаг гэдэгтэй адилханаар уул нь бид нар ажиллах юм бол
ингээл амар шуналтаал бүгдийг авна бүгдийг хийн гэдэг хэлгүүгээр уул ажил маань амархан болох юм аа л да. Хүн болгон ингэж сэтгэж болно болох байхгүй. Би л одоо авчий те би эндээс өндөр ашиг олчих биш. Энэ орлого өөрөө дахиад илүү өөр хэрэгтэй зөвлөх гэдэг шүү дээ. Хэрэгтэй зүйл зарцуулдаг. Яг ингэж ярихаар инвесторд ойлгодог. Би л одоо эхлээл энэ хөрөнгө оруулалтыг хийсэн юм чинь эргээд ногдол ашигын төдөө авчмаар л штэ гэдэг юм яриад байдаг. Чиний яг гаргасан хамгийн том алдаа юу вэ? Тэргээ хэлж өгөөч. Хоёрт нь ерөнхийдөө энтерпренеуруудтай хандаад энтерпренеур хүн яг юу одоо санаж явбал амжилтанд тус болох вэ гэдэг талаар зөвлөөч. Баг дунд асар том үл ойлголцол үүсгэжсэн л да. Энэ бол ерөөсөө би өөрөө бодохдоо ямар ч хэмжээний их одоо мөнгө алдснаас илүүтэй те ямар нэгэн мундаг инвесторыг те одоо амар мөнгө өгчээсэн инвесторыг алдснаас илүүтэй за магадгүй кастомерыг алдснаас илүүтэй бүр маш том алдаа гэж хараад байна. Багийн үйл ойлголцол. Багийн үйл ойлголцол буюу би тэр дотор тэр хүмүүс ямар их үнцэнтэй вэ гэдгийг ойлгуулж хэлэхээс илүү би ингэж харж гин, би энийг зорж гин гэдэг үгсийг одоо хамгийн хэрэгэлдэг. Тэ хандлага маань өөрөө тийм байсан учраас тэр алдаа бол хамгийн түрүүнд гарсан алдаа. Гэхдээ нөгөө талаасаа болохоор фикс хийх одоо боломж олцсон надад тэрийг засах боломж олцсон. Тэгээд энтэй холбоотойгоор яг entrepreneur-уудтэй одоо ингээд бизнес эрхлэх гээд за бас л баг бүрдүүлэх гээл те ганцаараа ч юм уу хоёулаа ч юм уу те аруулаа ч юм уу ингээд зүтгэж байгаа залуучуудад гэж хэлэхэд далаа тэнгисчин гол мөрнөөр тэтгэгдэж идэг тийм. Гол мөр нь болохоор уулын горхоор тэтгэгдэж идэм байна л да. Яагаад тийм юм гэсэн чинь далаа тэнгис нь гол мөрнөөсөө доогуур төвшөнд. Гол мөрөн болохоор нөгөө уулын горхноосоо доогуур л оршд юм байна л да. Тийм болохоор тэр одоо ус тийшээ очиж урсаад байна шүү дээ. Тэгэхээр хэрвээ чи урд нь явахыг хүсч ивэл ард нь гарч зогсох хэрэгтэй тий. Араа хамгаалж зогсох хэрэгтэй. Хэрвээ чи дээр нь байна гэж одоо бодмоор байх юм бол хамгийн сайн хундаан байх хэрэгтэй буюу одоо чадaltaй юм суур байх хэрэгтэй юм байна шүү дээ. Тэгэхээр би тэгж ин би ингэж ин гэж ярихаас илүү тий. Би ингэж хүсэж ин би ингэж зорж ин. Яг хөө тийм хандлагууд байж болно. Чи дотроо бодож иж болно. Хамгийн гол нь нэг зүгт багийг харуулад чамтай хамт асар удаан хамт явах тэр хүмүүсээ олноо, тэр хүмүүсийг бий болгоноо гэдэг л одоо хамгийн чухал зүйл юм байна гэж хараад байгаа. Тэгэхээр хэрвээ чи бусдыг дагуулахыг хүсэж ивэл даруй бай, бусдыг сонс тий. Ингэснээрээ чамтай хамт маш олон зүйлийг бүтээж чадах тэр баг илүү л одоо дотн ийм бат бөх болно хаа гэж хэлмээр байна да. Гарааны бизнесийн энэ удаагийн дугаар ингээд төгсөж байна. Та бүхэнд бизнесээ урагшлуулахад, бизнесээ илүү энергижүүлэхэд ямар нэгэн хэрэгтэй зүйлийг сонссон бахаа гэж найдаж байна. Гарааны бизнес нэвтрүүлгийн ерөнхий эвенттэгч Santo Smart Apartments хамтран бэлтгэгч буй VTV Startup Mongolia. Та манай нэвтрүүлгийг үзснээр таач бас өөрийн бизнесийн гараагаа зориглон эхлэн гэж бид найдаж байна.